За хэдэн килограммаас ямар асуудалтай байсан тэрийгээ сайх. Айгу нөгөө жоохон богино ярьж байхгүй бол нөгөө хитрхи урт очихоор би нөгөө дунд нь зарим юмнуудын нөгөө хаяад би нөгөө синхронорчуулагч биш болохоор. За. Би болохоор одоо 2007 онд анх хүнтэй сууд хүүхд гаргасан. Тэгээд хис өрөөр төрсөн. Хис өрөөр төрөхдөө нөгөө нуруу нуусныхаа голын одоо нөгөө нэг ясны одоо тижээлийн гол сүзийг тасдуулсан. Она в 2007 году была беременна и родила через кесарево сечение в процессе беременности? Во время операции у нее в спине вену повредили. Да, повредили. 12 онд миний бие маш их өвдөж эхэлсэн. Халуурч, байнгын халуурдаг. Бэлтгэнээс удааша. Дандаа. В 2012 году у нее со здоровьем была очень большая проблема. Она каждый день, у нее была температура, ниже пояса она почти не чувствовала. Тэгээд ерөнхийдөө Монголынхаа одоо сонготой эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, тэгээд дээрэс нь бас нөгөө маш олон хувийн эмнэлгүүдээс яваад ерөнхийдөө Монголд бол ясны хавдар гэж уншилсан. Ясны хавдар что ты у нас в Монголии, да, в Улан-Баторе, где большая, где хорошая больница, она всех провела, проходила Крупные больницы Монголии. И там сделали у нее Диагноз. костной, да, диагноз костной рак. Рак костей. Да, рак костей. Тэгээд яснаас дээж аав болон ясны хоёр хөлний мэд түнх үе хоорондын одоо нөгөө нэг холбоос хэрэгтүүдтэй ясан шүү дээ, холбоосуудыг. Ийм холбоосуудын үеийг ерөнхийдөө салхин гэж хэлсэн. И поставили врачи диагностику, что у нее всех костей поменять. Заменить. Провести имплантолог. Тэгээд ерөнхийдөө бол Монголд ерөнхийдөө нөгөө нэг залуу учраас хагалгаа хийлгэж яснаас дээж авахгүйгээд олон улс руу ирсэн. Она же не старая, да. Она не хотела, в Монголии не хотели делать у нее операцию, и она за рубежом шла. Поехала за рубеж? Да. Куда? Тэгээд хамгийн ихний ээлжинд бол Хөхөт явсан. В Китай. Дараа нь Бээж явсан. Бээжингийн цэргийн эмнэлэг болон хувийн эмнэлэг ерөнхийдөө босцоо дандаа нөгөө сайд нарын одоо том эмнэлгүүдээр явж үзүүлэхэд ачлан ясны өвчлөлт буюу одоо ясны нөгөө нэг шигдэс гэж ярьсан. В Китае тоже подтвердили анализ у нее. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө яснаас дээж авахгүй залуу хүн учраас ясны шигдээсний дотор ингээд нөгөө гадны төмөр зүйл орохоор хөөн үсээ дотор нь одоо шингэн үсч юм ясны хавдар болно гэд ерөнхийдөө эмчнэр над дээр юу хийгээгүй. Ясны нь одоо эдийн шинжилгээ бол Там тоже врачи не хотели у нее брать анализ из костей, потому что она не старая, они сказали, что у нее будет опухоль. Разрастаться. Тэгээд тэндээс ерөнхийдөө Монгол руу ирж буцаад Тайланд явсан. Тайландын Бумрат гэдэг дэлхийн одоо 3 дутаг эмнэлэг үүдэг. Тэр эмнэлэг дээр очиж бас дахин бүх бүтэн биенийхээ шинжилгээ бол ямараа харуулчаад дахин хариу гаргахтаа бол залуу хүн учраас чам дээр ясны бас шинжилгээ авахгүй. Ер нь бол тэгэл ясчин хизээ үрж дуусна, хайлж дуусна тэр болтлоо гэдэг тэмцэж ингэж ухаас үрэх байх. Вернувшись обратно из Китая в свою родину, она поехала в Таиланд. И там тоже подтвердили анализ, что из костей они не могут брать анализ. Ер нь одоо олон улс дээр болол одоо Таиланд,
Индонез, Вьетнам, Солонгост 17 онд очсон. И после она была тоже в Индонезии, в Таиланде и в Вьетнаме была. И в 17 году она поехала в Корею. 17 онд ерөнхийдөө Солонгост одоо шинэ аппарат гарсан байсан. Тухайд тэгээд тэр аппаратанд ерөнхийдөө юу үздэг юм эмнэх, гэмтлэх, удмих тэгээд нөгөө нэг одоо химийн гаралтай тийм бүтээгдэхүүнтэй харьцаж тийм одоо инженерийн тиймхүү ажилдаг тийм хортой нөхцөлд ажилдаг. Эсвэл хар тамхи гэсэн гэдгээр нэг хүний нөгөө нэг ясны болон одоо удмын бүх нэг шинжилгээг үздэг тийм аппаратанд гарсан. В Корее там была современная аппаратура, и там должны были определить, от чего причину, да, это из травмы или из химических элементов, или из наркотиков. Так. Тэгээд тэр аппарат нь бол нуруу нугасны голд ингээд нөгөө төмөрөн зүйл орсон нүгээс нөгөө гэмтлэр гэж харагдсан л тэгээд гол судалсан цагаан ясын одоо тэр гол ясны одоо нэг тижээж нөгөө нэг үндсэн одоо ясыг нөгөө бэхжүүлээд нөгөө кальцийг төгөөдөг тэр гол судалсан одоо тасарсан. Тэр оншин болохоор Солонгост гэсэн юм. Ага. В Корее поставили анализ, что спинная вот кости спины было повреждено Из-за это главная вот вена, да? Главная вена. Поставили там другую диагноз. Ага. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг яг үндсэн гол нөгөө ясныхын нөгөө нэг яг цөмийн олцсон учраас ерөнхийдөө Солонгост 2 сараас 3 сарын жилд хэвдээд Монголд ерөнхийдөө тэндээ оншоо олцсон учраас очиж имжлүүлдэг. Тэгээд ингээ байнгын нөгөө нэг им авдаг гэсэн. Там поставили у нее, нашли, да, причину, поставили анализ, и после этого врачи сказали, что вот по 2 или 3 месяца пить таблетки, принимать таблетки. Она ездила между Монголией и Кореей очень много раз. Ер нь бол ясны хөвчөлт нь өөрөө ингээд бүх хэмжээр ерөнхийдөө инфекцид идэх боломж байхгүй, тэжээгдэх боломж байхгүй гэсэн юм шүү дээ. Ерөнхийдөө бол хамгийн дээд нь 45 наслан гэж эмч нэрлэжсэн. Врачи говорили, что она может жить до 40 или 45 лет. Эта болезнь не лечится, они так говорили врачи. Тэгээд одоо ерөнхийдөө тиймхүү өөрөө амьдрах хугацааг мэдсэн учраас Монголдо ерөнхийдөө өөрөөр хэлбэл сэтгэл зүйтэйг маш тэмцэжсэн. Гэтэ нөгөө жин буулгаж болохгүй таргалах хэрэгтэй гэж тухайд эмчнэр хэлжсэн. Яг бол нөгөө таргалах тусам нөгөө ясны нөгөө хөвчлөлт маш бага явагддаг. Яг бол ясны холбоос нөгөө маш сайн даралт өгдөг. Ерөнхийдөө удаан байна гэдэг тийм зүйлтэй байсан. Тэгээд тэрүүгээрээ би ер нь 135 явчихсан. Одоо ер нь 46 айлтай байсан. Во время болезни она весила 46 килограммов. Врачи сказали, что ей нельзя худеть. Наоборот, она вес, да, и она набрала вес до 135 килограммов. Тэгэл одоо нөгөө таргалснаасаа болоод маш их хүчтэй болсон, элэг нэгт өгчлөлтэй болсон, хоёр циррозтой болсон, сахартай болсон, цэсмэн нь болохоор нөгөө юм илэрхийг чулуу ихтэй болсон. Дээрээс нь энэ тийм нөгөө одоо үндсэн ясны минь ингээд төв хэсгүүд угаасаа маш их өгддөг. Тэгээд хөт болохоор нөгөө нэг морфин тариа хийхээс Ага. Из-за набранного веса у нее появились еще другие болезни. У нее появился вот сахарный диабет, легкие. Ожирение органов, да, печени.
болели ее кости, вот руки. И что-то там про морфин она сказала. Из-за болезни она не могла терпеть вот болезнь, она вот у нее делали морфин. Мгм. Обезболивали. ерөнхийдөө бол харгалахаар цаг өнгөрөх тусам ерөнхийдөө маш их нэг асуудалтай болж ирсэн. Маш жинхэнэ асуудлаасаа болоод зүрхний нэг асуудалтай болоод манай Монголын эмчнэр олж чадахгүй тийм зүрхний асуудал байгууллагын Монголын эмчнэр олж чадахгүй тийм асуудалтай. Дээрээс нь тархин дээр одоо нэг үнцээ гол нүдний харааны гол нарийн судалсны хажууд ойлгохоо маягийн тэр нь өтгөрлөлтэй хадрын ихний шинж тэмдэг гэж явд юм билээ. Тэгээд энэ хавдартай болж ирсэн. Хоёр хүүхнийхээ одоо нөгөө нэг зүүн талын хүүхний өцөр дээрээ бас тийм өчгөн шингэнтэй нэр нь бол эдийн шинжилгээ авах чахт нь өгүүлэг байж байгаа жирэмсэн болоод тэгээд саяхан нуураад үзүүлэхэд бүхний үзүүрийнх бол байхгүй. Хоёр сугандах хавдар маань бол шохоожл хэлбэрт орсон, тархиных шохоожл хэлбэрт орсон. Нөгөө хавирганы болохоор нөгөө нэг ясны нөгөө хөвгчлд үүсч байгаа хэсгээр ингээд ясна гэдэг нөгөө одоо нөгөө уусалтанд орно шүү дээ. Тэгэхээр ингээд ургалт үүсч эхэлдэг. Еще появились проблемы с сердцем, с глазами, с мозгом. Алин дээр хэвчээ. Грудь. У нее поставили еще плюс анализ грудной рак. Рак молочной железы. Да. Диагноз. Тэр нь байнгын халууралтай байнгын өвдөлттэй байсан болохоор одоо нөгөө манай найз бас эмэнтгш компани дээр намайг эмнэлгээс гараа явж байхад авчирсан байхгүй юу? Она вот температура была всегда высокая. И когда она выходила из больницы, шла домой, она встретилась с своей подругой. И она предложила ей эту компанию M International. Хойд яг нэг эмэнтгш компанид ирэхдээ маш сэтгэл санааны хямралтай ирсэн. Ягаад гэвэл миний нөгөө байнгын хяналттай байдаг сонготой эмнэлэг маань намайг амьд үг гэж хэлсэн үг нь маш хүндэтгэл болж ирсэн. В то время у нее было еще и мысленные. Она не могла она шла со шоком, потому что ее врач сказала, что ты еще жива. Спросила у нее, ты еще жива? Ты еще жива? Да. Тэгэл тэр өдрөөс эхлээл миний амьдрал эхэлсэндээ шинэ амьдрал маань. С этого дня у нее началась новая жизнь. Она 10 сарын 16-наас Сахарндуран ее. Вот этот день, вот 2024 год. 26 октября. Да, не, 16 октября. Тэгээд үндсэн бүтээгдэхүүнийг болол шууд нөхрийнхөө данснаас мөнгөнд аваад Supreme буюу олон улсын багцаар ороод үндсэн бүтээгдэхүүнийг ээж хагас ихж байхдаа өөртөө жор зөхиож нөгөө нэг маш их хэмжээний бүтээгдэхүүн 75 бүтээгдэхүүн чих хэмжээний хойд нэг промошн зарласан байсан. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг ерөнхийдөө бүх бүтээгдэхүүнийг 2 цагийн зайтай цагаа дандаа зөрүүлж удагс нөгөө нэг солонгост нөгөө нэг маш их хэмжээний юм бодог. Тэгээд дандаа ингэ цагаар удагс тэрүүгээр ингэж ууж үзсэн. Со своего, вот, из карты своего мужа она взяла деньги и поступила в компанию Supreme. В то время была промоушен, у нее было 75 продукций, и она всех по 2 часа, не повторяясь, пила каждый день. Каждые 2 часа? Да. Принимала сколько продуктов? Шин 5 жил хэлжсэн байх таа. Это время было первая пятилетка, вот заканчивалась, да, и начиналось новое пятилетие. Компании. Что? Спросите, какие она продукты принимала в день, через каждые 2 часа, что принимала? Всех она себе составила. Green Max она принимала в день 3 раза. Как это понять?
өглөөдөө ерөнхийдөө одоо 6 цаг гэхэд Утром 6 би юу яадаг гэсэн. Корди Максыг Утром 6 15 часов она минут принимала. шинжлэх Арон? Ромшикигу. 15 минут. Она 6 часов утром принимала Корди Макс 15 минут, вот, всасывая эту продукцию. Тэгэл яг 30 минутын дараа Через Май 30 минут Май Макс. тэгээ ганц цаг унтаад Потом она ирээд спала Нутри 1 Максаа час. уугаад Ага. Потом Нутри Макс. Блүү Макс. Араас нь нэг цагийн дараа Блүү Макс уугаад. Через час Блю Макс. Тэгэл ерөнхийдөө бол өдрийнхөө хоол моол ингээл идэж явсараа байгаа л өдрийн хоол чинь нэг 11-ээс 12-оос 1-ийн хооронд ирдэг байхгүй юу? Тэмдэг дээр байгаа учраас тэгээд юу яадаг гэсэн. Цагийн дараа гэрээ Макс авчдаг гэсэн. Ага. Она еще в то время свою маму в больнице ухаживала, да. И после дневного обеда она после обеда через час она принимала Гримакс. Хүн ирэхэд аюулцсан удаг гэсэн. Тэгэл дохойд нөгөө нэг бас юу удаг гэсэн. Май Макса дахиад уна. Майкерстал бол ирээгүй байсан. Тэгээ нөгөө нэг Флекси Макс. Она еще днем принимала Май Макс. В то время не было Май Кристалла, она Флекси Корди Макс Макса принимала. дахиад өглөөнийх шиг ингээл Корди Макса уугаал. И днем еще Ер нь бол Корди утренний Максыг повтор. өдөрт 5 ширхэг үлддэг. В день Май Макс 5 раз. Энэ өдөрт ерөнхийдөө дандаа 5 ширхэг үлддэг Из байсан. продукции Оройд по 5 унтахтаа штук. яг нөгөө бийцчаад нөгөө ээжийг хөл мөлийг барьсараа аваад нэг 12 1 гэж унтдаг. Яг тэр үеэ маш их бийцаад тэгээд шууд 2 ширхэг гэрээ Максаа нариулаад өдөрт 5 цэгт шиг. Много? Ага. И она перед сном 1 час ночи она принимала 2 штуки Green Max и шла спать. Утром в 5 часов она ходила в туалет. Яванда Блүү Максыг бас нөгөө нэг дөрөв мөрөөр уудаг байхад бие буцаад гайг болно шүү дээ. Цусмас шингээд. Тэгэхээр дөрвөөр ороод ирэхээр юу ажил хамраас Она же принимала в день 4 штуки Blue Max. Когда тело становилось легче, она оздоравливалась. После этого у нее шла кровь из носа. Потом это означает, что это 4 штуки в день, это очень много. И она Уменьшила уменьшила свой. Ага. дозировку. Да. тэгээд тухайд нөгөө гэрээ Макс сууж хат ингээд жингээ үүсгэх нөгөө ерөөхдөө нөгөө маш их хайж байгаа нь харагддаг. Тэгсэн мөртлөө ерөөсөө жин нэг буухгүй нэг сар 10 тоног юм да. Маш их хөөгөөд амар тархсан. Ага. Когда она ходила веситься свой из виду, как будто не сбросила, да, а на весе очень видно было, что она сбрасывала свой вес по-большому. Когда взвешивала, 3 сар хагас ерөнхийдөө бүтээгдэхүүнийг бол хэрэглэсэн. Им и херноте. Тий. Ага, в течение 3,5 месяца она принимала эти продукции большие дозировки, да. в больших количествах. Ага. в больших количествах. И что сейчас? Одоо яг яаж байгаа вэ? Какой вес? Одоо бол дандаа ясан дээр ерөнхийдөө Blue Max, Lexi, Mike Crystal-ыг маш сайн ууж байгаа. Mike Crystal-ыг өдөр нь бол өдрийн 4 Сейчас она Нутри Max-ыг принимает бол таслахгүй байгаа. Яг л нөгөө хурцаага очоод оройны хоол, өглөөний хоол хааныг нөгөө ажил дээр байгаа үед нөгөө гадуур хоол идэхгүй. Тийм үед ерөнхийдөө нөгөө дандаа Nutri Max ууж. Нутри Макс она не прерывая сейчас принимает. Май Макс сейчас она принимает в день 4 раза. Сколько раз Нутримакс она в день принимает? Нутри Макс. А Нутри Макс 1 раз. 2-3 раза в день же.
Нутримакс чиний удаа юм уу? 3 раза в день Нутримакс. А так пищу обычную кушает? Хоолундоо болохоор хэвэн. Кушает пищу это. Тэгтээ хоньны мах, гахаа мах, адууны мах. Идэггүй яад бол нөгөө миний махны уураг маш өндөр гэрсэн. Ага. Дээрээс нь сахартай учраас нөгөө нэг хоньны мах ч угаас өөрөө маш их сахартай. Вот у нее же вот сахарный диабет по прогнозу отключила Животный жир, животный. Ага, животный жир из козья, свиньи и Нет, конь. не козья. Конина, свинина и баранина. Да, баранина. Исключила. Исключила, Ага. она не принимает. Ага. Нэг 2 сар гарангийн дараас ерөнхийдөө хоолны туршилт маш их хэмжээгээр бууждаг. Жин маш амар хурдайсан, маш ичтэйсэн. Через 2 месяца она очень стремительно быстро сбрасывала свой вес. Мгм. Бросила свой вес. Бросила свой вес, и у нее почти не... она не хотела много кушать. Мгм. Тэгэл одоо бол биенийхээ жингээс бол одоо 32-аас илүү бараг хайцээж одоо ойр дээрээс жингээ үзэг маш их удаж байгаа, маш их ажиллаж байгаа учраас өглөөнөөс орой бараг шинэ бараг 2 хүртэл ажилладаг. В последнее время она не свешивалась, но вот 32 выше она сбросилась. Больше 32 килограмм Килограмм она сбросила. Мгм. Тэгээд би маань ерөнхийдөө маш сайжирсан. Одоо ерөнхийдөө би дахиад одоо нэг өнөөдөр чинь 5 сар 7 сард ерөнхийдөө бүтэн биений эмбад орно. Сейчас в июне она сделает полностью Диагностику. да. Өнөөдөр би 12 оноос хойш нэг ч уулан дээр гараагүй өвдсөнс хойш. Тэгээд өнөөдөр би анх удаага одоо энэ хахан дээр ирж бүтэн 8 км алхаад буугаад ирсэн. Гэхдээ одоо миний ясны нөгөө нэг одоо их одоо энэ ингээд төгсгөл маш амар өвддөг юм байна. Хэдэн мянган зүгээр шивж байгаа юм шиг. Тэгээд өвдөгөө яг буугаад ирэхэд ерөнхийдөө салганж байгаа. После 12 года она никуда на природу не ходила. Сейчас вот сегодня самый первый раз. И она пошла в гору наверх. Да, В точно. процессе она очень легко себя чувствовала, но после с горы, Когда вниз спускалась. после окончания вот прохода у нее только вот ноги немножко трещали, но это она когда чуть-чуть ходила, да, у нее всегда вот кости болели. Кости болели. Кости болели, а сегодня у нее не было вот такого. Ой, молодец. Как здорово. Миний хөл мөлөд ер нь нэлээд өвдөж байгаа. Гэхдээ би чадсан. Сейчас вот, конечно, болеет, да, иногда вот ноги, но она сейчас, у нее нету, она верит в себя, верит в свою продукцию, она верит в свою удачу, да, что она победит свою болезнь. Так что вот сейчас вот маленькие болезни для нее ничего не стоят. Мгм. Би одоо ингээд Отлично. ийм интернет доохтой ерөнхийдөө ийм хэмжээний тарна. Ого. Сколько килограмм было? Энэ Хэдэн кило вэ? 11 гэлтэй. 111. 111 килограмм было. А сейчас сколько? Минус 30. Ага. Брови были такие. Мгм. Захирлын одоо нэг шок болоод байдаг. Маш богино хугацаанд маш гайхалтай үр дүн гарсан юм байж болдгийм үү гэдэг үр дүнгийг бас өөрний аппаратанд ороод ингээд бол нэлээд хүнд 2 хүн дээр ерөнхийдөө бол яг өөрийнхөө уусан арга хэмжээгээр ерөнхийдөө суpreme багцаар шивээд тэр багцаар ерөнхийдөө уулгаад одоогийн байдлаар 70 тэмдэгт ууцсан гэж байгаа. Сарын байдлын шинжилгээний хариу бол үнэхээр супер гарсан. Удаа аппаратаас нь гарна. Гэхдээ тэр бол хүн нэг сар 5-6 хоногийн үр дүн. В течение месяца по своей профессии она предложила вот двум мужчинам, которые сейчас сидели рядом с президентом Кроун, да, и у них они ходят с аппаратом почки, да, На диализ. на гемо- да. Ага.
И Что? по своей процессе, вот, принимая эти продукты, они в течение месяца оказали очень большой успех со здоровьем. Врачи были в шоке. И она говорит, что сейчас недолго, и они без аппарата может жить. Вау, вообще супер. Это что за результат? Это говорит о том, что наша продукция вообще уникальная. Девушка достаточно молодая, прошла все круги, да, лечения, все, что можно было, она прошла. И вот от таких сложных диагнозов она практически уже избавилась за очень короткий срок. Еще идет у нее процесс оздоровления. Мы очень надеемся, что полностью она будет здорова в очень ближайшее время. Вот президент сказал, что он был в шоке. Это же возможно за такое короткое время приобрести такой результат. Вот прекрасный результат. Теперь мы понимаем, что нашу продукцию нужно стараться принимать в больших дозировках, если есть задача уйти от сложных проблем, ну, быстро. И это возможно. Мы поняли, что это возможно. 5 саше Маймакса в день. Сколько кардимакса в день? Кардимакси кетерок сегодня. 5-6. 5-6. 5-6 бутылочек кардимакса в день. 3 саше гринмакса в день. Во время, когда она была в больнице, только кардимакс ее было питанием. Кардимакс наш это Вот та мужчина, который вот проблема с почкой, тоже плюс была проблема с легкими, цирроз.